За ээж сайхан намарч чинь уу та? Оо сайхан намарч байна. За дарган сайхан намарч байна уу? Оо сайхан. За. Ээж таны нутгийн тухай ярив. За Та ер нь яг юу гэдэг нэртэй газар төрсөн? би чинь одоо Гоёлтой аймгийн Бөгд сумын нутаг, одоогоор Алтай сумын нутаг, Зөөлөн бөгдийн цагаан дэмэт гэдэг газар. За. Цагаан сараас 3 хоногийн өмнө цагаан сарын дараа юу 3 хоногийн дараа юм төрсөн байна. Би 41 оны ихэр төрсөн байгаа шүү дээ. Тэгээд тэд нэг урдын урсуучин тоолохороо нэг луу жилгэд тоосон байгаа. 40 онд гэж. Чухамдаа бол 41 онд онгорсны дараагаар төрсөн байна шүү дээ. Ирсэн. 82. Манай дүүрт ирснийг орхон төрсөн гэлийг хүрх. Тэгээд одоо бол Алтай сумын нутаг болсон юм уу? Одоо Алтай сумын нутаг гэсэн. Тэр Зөөлөн бөгд чи одоо Алтай сумын нутаг шүү дээ. Шар сарын көтлийн урд талд байхгүй Алтай сумын нутаг талд нь. Та очижсэн үстэй. Очиж үзээгүй шүү дээ бид нар газар. Очиж үзээгүй. Тэр булгамаа нэг манай пүүгийн булгамаа Алтай сумын хүнтэс үсэн билээ. Тэр охинтой ярихад манайх их орхон байгаа шүү дээ. Тэр Зөөлөн бөгдийн цагаан тэмээтэй мухар чинь та хүрээд дээрээ чи манайд хүрээд дээр тэгээ тэр газар дараа очиач гээд нэгэн үржиний ярьж ирсэн шүү дээ. Намар. Та чинь төрсөн өдрөө хизээгээд яцсан байгаа лээ. Тогтоцсон байгаа лээ. Би чинь уулын юу юм бэ лээ шүү дээ. Яг тэр югаараа бол 2 сарын 9-нд төрсөн байлээ. Тэгээд 2 сарын 5-нд тэгээд атчихсан чинь харин яах вэ? 4 хоногийн зөрөөтэй атсан байлээ. 90 нь бол тэр 41 онд 2 сарын 5-нд цагаасан юм билээ. За. Тэгээ таны дараа оны талигч болчихсон ихч. Хөөөгч. Тэгээд Баатар хамгийн отгон нь Өрсөөлч чинь юм байна тийм. Тэд нэр бас нэг буцан төрсөн өөр газар байна. Өөр Баатар ах чинь 100 төрсөн тэр бүс харихны үр талд хужир цуулга гэдэг газар. Тэдний Баатар чинь 100-д тийшээ явахаараа тэрэн дээрээ очиж байгаа. Тэр буудлаа орхон залууд байна. Дэлгасты гимэн тэрсэн нутаг тэр хөвчийн нурууны Бан тавьч гэдэг газар. Тагилтын ихэнд. Наад бүрцгэгчийн тэрсэн газар тэр дэвшээ архны ардаад өвөл тэрсэн байгаа нь Гунзгай гэдэг газар тэрсэн байгаа. Гунзгай. Ээж та бүр жоохон байхдаа нөгөө нийтлэл байгуулахад хонь малаа хандиулаад нэр өгсөн гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхэд таны хүмүүс энэ малаа тийшээ өгчгөө энэ төр гэсэн таны өөрөө л бодлоо. Өөрийн бодоо шүү дээ. Тэрийг ер нь над хинт заагаагүй. Тэр яагаад тэгж бодол төрсөн гэхдээ тэр чинь аргагүй шүү дээ. Бүтэн овилжин ганцаараа хонь ариулаад айлд байгаад яста нусаа хасартаа нааж үнэн голоос одоо хэцүү байна гэдгийг ойлгосон хэрэг шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр үед чи одоо нөгөө нэгдэл эхэлж байгуулагдчихсэн. Улс даяар нэгдэл байгуулагдах ашигтай гэдгийг мэдчихсэн нэгдүгээр. Тэрийг яаж мэдсэн нэгэ сонингоос уншаад мэдэхгүй. Та хэдэн настай байсан гэдэг төлөв? Би 4-р анги төгссөн биш үү дээ гэж. Тэгэхээр 13 дэрэгтэл байсан биш үү дээ. Тийм. Тэгтэл одоо тэрийг ойлгоод тэгнэ гэдэг. Үгүй амьдрал гэдэг чинь хүнийг ухаж болдог байхгүй. Тийм. Хэрвээ аав ээж байгаад юу хийсэн бол би тиймэрхүү юм сэтгэж санаанд орохчгүй. Чи яагаад тэгж байгаа юм гэхээр тэр чинь хэцүү шүү дээ. Нөгөө өсгөн нэмэгдүүлэх албан татвар ногдсон. Тэрний чинь төлөвийг хэдэн удаа шүүхэд дуудагдлаа. Байдаг одоо зовлон зүдгүүрийг мэдлээ шүү дээ. Насан туршиг хүүхдийг тэгж дууддаг юм. Дууддаг байсан шүү дээ. Ямар сайн дэ домхоо гэж нэмэг хүүхдээр яах гэж байгаа юм. Цаад уулын дуудахгүй юу. Тэр улсуудын мал биш тэднэрт хамаахгүй шүү дээ яасан дэр бол тийм яа. Үгүй тий одоо нөгөө аймгийн төлөөлөгч нар чинь яахаараа нөгөө мах наа төлөвлөгөө тасалдığım, ноосны төлөвлөгөө тасалдığım, татвар яагаад өгөхгүй байгаа юм гэж тийм юм дутуу байна гэж сургууль сууж байгаа хүүхдийн чинь хичээл дээрээс нь дуудаж аймгийн төлөөлөгч нар чинь загнахгүй. Та тэгээд
3 дүүтийг ингэ дөрүүлэхнээ малаа аваад ингэ байгаад байсан юм уу? Өөрөө нэг 2-2-ороо ингэ айлд очиод 2-2-ороо айлд очсон байсан. Тэгээд Баатар ах чинь битэрийн малыг манай авах айлд хариулгаж ийснээ нь аваад тэгэд надаар мал дуусахгүй нэг өвлжин. Өвлжин маллаад тэгээ хавар нөгөө малаа тэрсүүлээд тэгээд 100 нөгөө нэгдэл болохдоор тэгээд нөгөө нэгдэлд орно гэд. Тэгтээ тэргүй манай авах чи өөрөө их малтай. Дээрээс нь манай мал тэгээд тэр хөгшин ч одоо манай маавах хөгшин ч хичнээн ч удаа шүүхт дуудагдсан гөр хийдгээл одоо бас хэцүү шүү дээ тэр чи. Удаасаа тэр үеийн нөхцөл байдал ч одоо тийм л байсан юм чи. тэр одоо айл болгон тийм малтай байсан юм уу? Танайхан тийм малтай байсан юм уу? Ер нь айл болгон тэр чинь бүх айлууд нэгдэлд ороогүй шүү. Нэг ч айл нэгдэлд ороогүй. Тэгвэл бүр харин маалмуутай тийм улсууд нь харин амар байсан байхгүй юу? Айлын хаяанд буучууд нэг хонь малыг хариулж байгаад нэг тарг уучдаг. Санаа зовох байх. Тэр нэг чөлөг гаргаа ичдэг. Тий. Нөгөөдөл нь болохоор өстой одигтой оолч идсэн байхгүй тэгэл байдаг юм албан татвардаг бол албанаа хөдөлдөг үйл ингээл өстой үйл үзчихсэн биш үү? Танах хэзэг малтай айл байсан? Манайх чи одоо 1000-аад малтай айл байсан шүү дээ. Тэр чи одоо 5-600 бог 2 айлд хувааж ирсэн шүү дээ. Хүн одоо тийм ээ. Таван шумалтай. Таван шумалтай байсан. Манайх сарлагтай байсан. Сарлагтай, адуутай, тэмээтэй тэгэл бог. Хийж та одоо ингээл гай гарсан явж байна. Аль багасаа өмчрүүлээ хідэн дүүнрээ аваад ингээл яваалаа амьдэрч. Тэгээ энэ одоо бодохоор ингээд одоо хамгийн хэцүү байсан үе нь айлын хамгийн жаргалтай байсан үе нь хэцүү юм. Тэгээд хамгийн хэцүү байсан үе байлгүй бат. Тэгээд хамгийн хэцүү байсан үе биш үү? Нас ураад нэг сар гаруй болсон байсан. Авахын гадаа очиж буухгүй юу? Тэгээд манай мөх хөгшөөд чинь 60 гэтэл хүн байсан байгаа шүү дээ. Хөгшөөд залуухан байсан шүү дээ. Харин тий. Тэгээд хөгшөөж юу хийсэн шүү дээ. Сарын дараагаар тэгээд хөгшөөж маань өнгөрсөн шүү дээ. Тэг манай агуулх дээр чи өвөл байсан. Манай агуулх сумын төв дээр хүүхдүүдээ жаврагч тулмыг чинь төмөр эднэрийг сургууль зуулгасан. Тэгээд хөрхи тэднэртэй нөгөө тэр үед чинь их хэцүү байлаа шүү дээ. Түлшээ нөгдөг, махын нөгдөг. Тэгээд нөгөө нэг гişт байлгаад тэгээд нөгөө хүүхдүүдтэй төлөө ачаал, махшил ачаал, дулаан хувцас нарыг аваад тэгээд тэр алга нуураар тойрол ингээл тэмээтэй ачаатай очиж нөгөө хүүхдүүдээ иргэд тойроод ингээд ивж хооронд нь манай хөвшиж мөрцсөн шүү дээ. Тэгээд манай маавч чинь зайлууд манай аавыг өнгөрөхөж чадаагүй, ээжигээ өнгөрөхөж уулзаж чадаагүй юм шүү дээ. Тэгээд яаж авшгүй? Тэгээд нөгөө баарж авахын хойр байсан. За. Тэгээ өглөө баарж авахын дээр хилээд иргээ. Тэгээ би гүүгээд баарж авахын датсан чинь ах хондоо өчиж энэ хин Чамбатныг жоох юм өлгийтэй жааха юм байсан. Ээж нь хин хоёр жаахан авгаа хоёр байжсэн. Тэгээд ээж нь жаахан ээж нь би хонноос үе жаах чинь явуулъя гэ. Тэгээд жаах хоёроо тэгээд ойрхон нөгөө энэ даваа цэрэнгийн аав их байсан. Манай энэ хүргөх дорж их энэ банзарчийн аав их. Тэгээд тэд нар нэг хил болоод тэгээд банзарчийн аав хэн хоёр ирсэн. Жаах хоёр ирсэн шүү дээ. Тэгээд тэр хэнийг ээж эмээг энэ өнгөснөө маргааш нь мө алиа хүрээд очсон шүү дээ. Манай алиа. Мэдээгүй. Шүүрхий. Тэгээд яад нөгөө алиа ирлээ. Гүтгээд одоо тэр чинь гүр нь манай авах гөгшөөжийг гаргацсан хойно ирсэн биш үү? Би одоо тэрийг бас нэг сайн сандгүй юм аа. Энэ гаргасан манайхан тэгт хинийтэй айл байсан гэж мамагынтэй айл байсан байхгүй юу? Жава чинь 18-т гэсэн хүн ээж ингээд нөмөө салбар самгон тэгээд хин чи мамуу чинь цэрэгтэй өгөө нэг тийм залуу. Тэгээд бол тэр мамуугаар л манай хоныг хариулгаж хийсэн байлээ л. Тэгээд тэгж хийсэн шүү дээ. Тэгээ манай хөвшөө тэгээд өнгөрсөн шүү дээ. Үд чинь унтахтаа нэг юм ярьсан байхгүй юу? Намар
сумын төв дээр бөөн энэ хідэн малаа айлуудад тараагаад өгчихөд. Тэгэл аавч одоо их загсан та гэдгийг заав сургууль дамжуул гэсэн. Одоо гүшээж нэгэл маднаасаа гаргуулж идэл хүүхдүүдээ хараад ингээл сумын төв дээр байгаад байна. Одоо хүүхдүүдээ ингээд сургууль дамжуулна гэл. Ингээ ярьж унтсан. Тэгээд өглөө нь яг хуу би чинь нэг муу өглөө усмараа болдог. Нөгөө гүшээжигээ босгодгүй. Тэгээ би өглөө усаад тэр чинь нэг 2-3 хүн хайдаг ямаа намар ороо болцсон. Ширгээгүй 2-3 хүн хайдаг ямаа байсан байхгүй. Нөгөөдхийгээ нэг сий айган цагаад нэг сий айганаа ёроолор нэг дөрвөн хөрөө жаахан өтгөн суусааж ирээд тэгээд нэг жоохон цай чанаад гүшээдээ тэгээд цай чанаад өчтдөг байхгүй. Тэгээ гүшээдээ цай чинчхад эмээдээ нэг оронд нь цайгаа хийж өгдөг байсан. Цайгаа хийчихэл дуудсан чинь дуурдгоо. Очиад үтсэн чинь ингээл нэг чигтэйхэн ингээл нэг чэйжин дөнгөнээд байдаг. Нүдэ хардгуу. Тэгэхээр л ачаагийн тариагаа дөрлөө. Тэгэхээр чинь манай мо бэргэн нандаа чинь хөрхи энэ шинэхүү чинь жаахан юм байсан чинь. Жаахан хэдэн сартай юм байсан. Хэд орчим настай байсан юм? Нандаа хэд орчим настай байсан юм? Гүтэр одоо хүүхэд гаргаж яваад одоо 40 гэтэл байсан байлгүй тийм ээ. Тэр хэнийг чинь гаргасан шүү дээ. Тэр чи одоо 50 оны 100 гарсан юм биш үү шинэхүү гэж чинь. Тэгээд ороод тэгэл одоо гүгшээж ингээ босч ирэхгүй байх ингээд нэг юм сонин байна гээл тэглээ. Тэгсэн нандаа орж иж үдчихэл миний хүү дүүнэрээ аваад манад ор наад чи одоо босхгүйгэр болцсон байна гээл. Тэгсэн. Тэгчэл намайг одоо чи жаахынд очиж хэлгүргээд иргээ. Тэгээ би явсан байхгүй. Би жаахынд очиж хэлгүргээд тэгээд буцахтаа минийх нэг жаахан нэг харгана төлөөтэй газар. Буцахтаа минийх нэг жаахан харгана үрээд иргээ. Тэгээд очиж хилчаад буцахтаа тэг бараг л нэг хоёрхан харганы яроолоос л нэг их унацсан өгөр харганы чинь үрэл төгөл үрээд гүгдэрт юм чи. За хамгийн гоё үе. Хамгийн гоё үе байлгүй. Хамгийн гоё үе чи одоо юу л үе байх шүү дээ. Сайхан хатам аав ээжтэй, сайхан хантай, сайхан үр хүүхдтэй, өөрийн гэсэн гэр оронтой, өөрийн гэсэн ажил төрөлтэй болсон үе хамгийн гоё үе шүү дээ. Тэр яг эд залуу нас шүү. Эд залуу нас тэгэл одоо хамгийн сайхан үе шүү дээ. Юунд ч санаа зовхгүй. Нөгөө болсон үе. Байхгүй болсон ээж аав чинь Орсон хоёр сайхан хөштэй. Тий. Тэр үе сайхан үе байсан. Хүнгээ чинь бас тэгээд нэг арсанд их турж их тараална гэдэг чинь миний шүү. Их янз янз юм. Тий. За ээж хоёулаа гэж дараа үргэлжлүүлж гоё ярина. За тий.